Хальсгамбын өвчний өөрчлөх боломжтой өрсөлдөлт хүчин зүйлүүд гэж байдаг. Хамгийн түгээмэл одоо хүн болгон хувь хүнээс хамаарах хүчин зүйл гэсэн үг байхгүй юм тийм. Тэгэхээр энд бол үндсэндээ 5 хүчин зүйлийг өгдөг гэж үздэг. Хамгийн эхлээд биеийн хэр зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй амьдардаг хүн бэ гэдэг бол хамгийн чухал. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд наснаасаа гүйж хараадаг, ямарваа нэг спортод дуртай, за бүр спортоор хичээлдэггүйсэн ч алхахдаг тий. Тэг өдөр тутамдаа юм хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүсийн хувьд бол Альцгеймерийн өвчин тусах эрсдэл бага байдаг байна. За энэтэй хамаатай маш гоё судалгаанууд бол байдгийн. Одоо ч нөгөө судалгааг хуучин болвол ингээд одоо өвчин тусчлаа гэнгээ урагшлуулаад судалдаг гэсэн. Одоо ийм өвчин энэ хүмүүс тусах нь үгүй гэдгийг судлахын тулд одоо 65 наснаас хойшоо тийм маш их массыг хамруулад олон жилийн турш ингээд тэр хүмүүсийг дагаа судалсан судалгаанууд гэсэн. Тэгэхээр ийм судалгаануудаар юу гарч ийнө гэхээр хоногт 10-аас дээш цаг суугаа үйждэг, суугаа хэв маягтай амьдардаг хүмүүс 10 цагаас бага цагаар одоо сууж ажилладаг хүмүүсээс Альцгеймерийн өвчин тусах эрсдэл хамаагүй өндөр юм байна гэдэг тийм тооцоо бол гарсан байд. Тэгэхээр тэр 10 цагаас илүү суудаг хэв маягтай амьдрал гэж ямар ажлыг хэлж байгаа нөхөр 8 цаг суудаг компьютерийн ажилтай, олон цагаар тээвэрт явдаг машины жолооч нар, эсвэл автобусны жолооч нар тийм ээ өөр одоо суугаа ажилтдаг компьютерийн ажилтдаг ямар хүмүүс байдгийг тэд нар тэгээд дээрэс нь нөгөө нөхдүүд чи оройн цагаар гэртээ ирээд зурагт үздэг гэсэн үг байхгүй да. Тэгэл ингээ 10 цагаас илүү болоход бол айгүй амархан энэ бол. Тэгээд илүү хөдөлдөг, ажил гэр хоёрынхоо хооронд алхаж идэг, ажил нь угаасаа хөдөлгөөнтэй хүмүүсээс Альцгеймерийн өвчнөр илүү одоо өвдөж байгаа нь бол батлагдсан. За хоёр дахь хүчин зүйл бол хүнсний хүчин зүйл. Тэгэхээр хүнсний тухай одоо бол маш их ярьдаг болсон шүү дээ. Бид нэр эрүүл хооллолт, зөв хооллолт, мацаг гэл ингээ. Тэгэхээр Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн тулд илүү их шин жимс ногоо хэрэглэх, ялангуяа ногоонуудыг хэрэглэж явах. За тэгээд дээрэс нь одоо самар үр тариа хэрэглэх нь Альцгеймерийн өвчнөд бол тустай гэдэг нь бол батлагдсан байдаг бол хансан буюу малын гаралтай хүүхдээс бага хэрэглэх, тэгээд дээрэс нь боловсруулсан нүүрс ус. Одоо бид нар ч маш их боо, бичэн, тий, бялууд, тэгэл ерөөсө чихэрлэг хүнсийг маш ихээр хэрэглэж байгаа. Чихрийн илүүдэл өөр Альцгеймерийн өвчин үүсгдэг одоо үндсэн хүчин зүйлийн нэг болох гээд байна гэдгийг бол дэлхийн аль хэзээний баталгаанд гаргаад ирсэн. Аль болох чихрийнхаа хэрэглээд багасгаач, биедээ байгаа тэр илүүдэл чихрийг хөдөлж задлаач гэдэг юм яригдчихэж байгаа гэсэн. За яг ингээд дагаа судалж байгаа энэ олон судалгаанууд дотор зүгээр арай сонирхолтой зүйл нь юу байдгүй гэхээр цагаан хоол буюу одоо мацаг барих нь Альцгеймерийн өвчний явцыг удаашруулахад бол нөлөөлдөг юм байна гэдэг судалгааны үр дүнгууд сүүлийн үед бол гарах болсон байна. За гурав дахь хүчин зүйл бол тархиныхаа үйл ажиллагааг идэвхтэй байлгах. Өөрөөр хэлэх юм бол айгүй их тийм шатар даам тоглодог, сонин сэтгүүл унших дуртай, ямарваа нэгэн хоббитэй, тэ өөрийн сонирхолтой, тэрэндээ ингээд тархиад ажиллуулж идэг ийм байх юм бол одоо Альцгеймерийн өвчнөөс бол сэргийлнэ гэж байна. Тэр үетэл одоо айгүй дундаж наслалт өндөртэй Америк, Швед зэрэг улсуудад хийсэн зарим төрлийн гоё судалгаа байна. Тэр нь 65 наснаас өмнө тэтгэврт гарсан хүмүүсийг 65 наснаас хойшоо тэтгэврт гарсан хүмүүстэй харьцуулж байгаа. Тэгэхээр тэтгэврт гараагүй хүн гэдэг чинь ажлаа хийж байгаа гэсэн үг шүү дээ. Маш идэвхтэй тий байгаа гэсэн үг байхгүй. Тэр толгойг ажилуулах тал дээр. Тэгэнгүүт нөгөө 65 нас хүрэхээс өмнө тэтгэврт гарсан хүмүүсийн хувьд Альцгеймерийн өвчний эрсдэл нэрс нэмэгдээ авчиж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж улс болгон дундаж наслалтын тоо өөр. Гэхдээ эрт тэтгэврт гарах гэж ярах бол нэг их сайн зүйл бол биш юм байна гэдг нь харагдаж байгаа гэсэн. За дараагийн нэг хүчин зүйл бол юу вэ гэхээр нойр. Нэгдүгürt нойрны чанар нөлөөлнө, хоёрдугаарт хэр зэрэг одоо хангалттай унтаж амарч байгаа вэ гэдг нь нөлөөлнө гэсэн үг. За архаг нойр гудалтай насанд хүрсэн хүмүүсийн Альцгеймерийн өвчний эрсдэл бол 1.5 дахин нэмэгдчихэд гэсэн тооцоо байна. Тэрнээс гадна одоо нойрны нэг өвчин болох нойрон дундаа амьсгал тасалдах өвчин гэж байдаг байхгүй. Нилээн юм тарган жин ихтэй хүмүүс ингээ хорхирж идэв шүү дээ тий. Гэ хорхиржээс нэг ингээ гацаа алгуулчих. Тэр нөгөө хажууд нь унтж байгаа хүмүүс сандраал толгойг нь эргүүлээл эсвэл хамрын чимхээл ингээл тэгдэж шүү дээ. Сэрэчээ чи өвш амьсгалахгүй байна гэдэг. Тэгээ энийг бид нар одоо жишээ нь ерөөсөө өвчин гэж боддоггүй шүү дээ монголчууд чинь тийм. Гэтэл энэ маш аюултай өвчин.
нойрон донд амьсгал тасалдах өвчин яадаг юм бэ гэхээр хэдэн секундын туршид ямар ч одоо амьсгал нэмж авахгүй учраас тархинд очиж байгаа тэгээ захын одоо хэсэг зүрх мөрхөнд очиж байгаа цусан хангамж хүчил төрөгчийн хэмжээ шууд байхгүй болчихж байгаа хгүй 90 байжсэнаа доошоо унцдаг гэсэн үг. Тэгэнгүүт хүчил төрөгч байхгүй тэжээлгүй болж байгаа тэр эд эрэхтэн одоо хит эсэлдэлт гэдэг юмд ороод үхэнл гэсэн үг л дээ. Тэгээд нэг удаа амьсгал тасалдах бол нэг хэрэг тийм ээ. Шүнийн туршид хэдэн удаа амьсгал тасалдах вэ? Хэдэн сар жилийн туршид ийм байх вэ гэдэг чинь асар өөр байхгүй. Тэгэхээр амьсгал тасалдах эмгэг бол Альцгеймерийн өвчний эрсдлийг хамгийн ихээр нэмэгдүүлдэг хүчин зүйлийн нэг болдго юм байна. Альцгеймерийн өвчнийг одоо бас л үүсгэхэд нөлөөлдөг нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлүүд гэж байдаг байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс одоо яг л одоо нэг газар амьдраад ажиллаад тийм ингэж байгаа мөртлөөсөө тал нь өвдөх эрсдэлтэй тал нь өвдөх эрсдэл болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрэнд юу ордог вэ гэхээр одоо хүмүүсийн хэлдгээр аз жаргалтай эрүүл амьдрал ордог бахна эерэг хүчин зүйл өвдөхгүй хүчин зүйл гэсэн үг шүү тийм ээ. Тэгэхээр хэн аз жаргалтай амьдралтай байх вэ гэхээр мэдээж хамгийн түрүүнд эрүүл магадгүй элэг бүтэн тийм ээ. Хичнээн өндөр насалсан ч гэсэн хайны жилтэйгээ хамт одоо насыг туулж байгаа тэр хүмүүс эсвэл үр хүүхдүүд нь элдв янзын юмар зовоогод идэггүй тийм хичнээн тэтгэврт гарсан ч гэсэн авж байгаа тэтгэврийн мөнгө нь магадгүй тэр хоёр хөвгшөнд хангалттай байх ийм хүчин зүйлүүд бол тэр хүний эрүүл аз жаргалтай байгаа гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж тэр хүн өвдөх өвчнгүй байх юм бол дураараа орно, гарна, хүссэн зүйлээ хийж чадж байгаа учраас Альцгеймерийн өвчний эрсдлийг бол бууруулдаг гэж үздэг. За тэрнээс гадна аливаа зүйлд хандах тэр хүний одоо хандлага айгүй чухал гэдэг. Бүх зүйлийг сөрөг гэл хүлээгээд аваад идэг хүмүүс нэг өөр. Гэтэл за яг болно доо. Хай чи юм болдог доо, тийм ээ. Тэрнээс гадна өөрөө тэрийг дарж чаддаг, одоо байхгүй болгож арилгаж чаддаг гэсэн үг тийм тасгал хөдөлгөөн хийдэг юм уу, найз нөхдөдөө ярьдаг юм уу, үр хүүхдтэйгээ ярьдаг юм. Асуудлаа тэр дорн нь одоо лавшруулж, гүнзгийрүүлж, хүндрүүлэхгүйгээр шийддэг хүмүүсийн хувьд бол айгүй эерэг давуу тал болж идэг. За гэтэл нийгэм сэтгэл зүйн хувьд хэн илүү Альцгеймерийн өвчнөр өвдөх эрсдэлтэй вэ гэхээр илүү дарамттай амьдардаг хүмүүс. Хар залуугаасаа аливаа зүйлийг сөргөөр хардаг хүмүүс. Хүн ингээл за энэ яах вэ? Одоо хүний амьдрал тохиолдог зүйл шүү дээ гэж зарим нь бодох зүйлийг маш их томруулдаг. За тэгээ нас ахад эрхийн алдад ганцаараа үлдсэн тий хань ижил нь одоо аль хэзээний өнгөрч өгсөн авж байгаа тэтгэвэр болон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй гэдэг тэтгэврийн зээл аваад одоо ингэ чинь гэдэг чинь тэр хүний хүрэлцэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь орчны нөлөөлөл байна. Тийм ээ тэр хүн угаасаа найз нөхөдгүй байвал яах юм бэ? Ганцаараа аав ээжээсээ бас олуулаа биш үйл. Тэгэхээр ганцаардах гэдэг юм дандаа юу дагуулж идэг вэ? Гэхдээ сэтгэл зүйн сөрөг одоо өвчлөлийг дагуулж идэг. Готрол өсч болно. Айдас үүснэ. Би одоо ингээ ганцаараа байж байгаа хүчүүл яах юм бэ гэж айдаг гэж болно шүү дээ тэр хүн тийм ээ. Тэгээ ганцаардлын эмгэг. Тэгээ эднэр бол бүгдээрээ Альцгеймерийн өвчнийг үүсгэхэд шууд нөлөөлнө гэсэн үг байхгүй.